болдго юм байна. Йоо. Хүн таслахыг чал зогсоогоо байж юм а чи. Гэвтэж чамайг харахаас дургу үрж. Йоо энэ зургт мөргтаа салтаац. Энэ дуугийн жоохон жаглаа. Халуун уулд хаалттай хаалганы цаанд боллоо. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр бол талууд соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан байна. Одоо үзэгч та бүхэнд бас нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгая. Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас бидэнд мэдээлснээр Баг хангаа дүүргээс ерөнхийлөгчийн нэрээр нэгэн сонирхолтой захиа ирсэн байна. Тус захианд эрхэм хүндэт ерөнхийлөгчөө би Баг хангаа дүүргийн жирийн нэгэн оршин суугч Аглуу байна. Би таныг ерөнхийлөгчийн хуваар биш жирийн нэгэн хүндэт хүний хувьд гэртээ урьж байна. Таныг би гэртээ авчирна гэж өөрийн найз ононтой авдар архиар мүрийдсэн тул та заавал хүрэлцэн ирнэ. Хэрвээ та ирэхгүй бол миний болон өөрийнхөө нэр хүндийг улс их оронд даяар гутаан гэдгийг хэлэхэд таатай байна. Асуудал архиндаа биш таны нэр хүндэд муугаар нөлөөлөх тул та заавал хүрэлцэн ирнэ гэж бичсэн байна. Энэ захиаг ерөнхийлөгчийн тамгын газар анхааралд авчээ. Одоо эрхэм үзэгч та бүхэн спортын мэдээнд анхаарлаа хандуулна. Би яг сольж юм байна да. Хош Аглуу! Чи өдрөөдөө сэнсэн тасалдаг болчаа. За чи над мөрийг өг гэж би өчтөр босоогоор тасалсан байна. Нэрээ босоогоор тасалж болдгийг байна. Хош тэр яа чи санжино чи өдөр нэг харихуудаас өдрөө санжино. Та чи өдөр 15 жил цуг байгаа шүү. Яг 15 жил өдөр болгох цуг харихуудыг нэг өдрөө санжино. Яа чи нэг над томроо би чамаа одоо Монгол улсын ерөнхийлөгчийг гэртээ урьд чаддаг том гашуугаад сахиа өвчээд эргүүлээд ирсэн. Тэр чи явуулсан хаашаа. Сая зургатаа чиний тухай ярьж Монгол даяараа шуугч байна. Мөр өөрөө захиа өвчгөд унтнах оном мононгод миний нэрийг авдаршуулаад бадараад байх юм чи одоо. Би тэгэхээр солиоргүй байж. Ирнэ гэж штэ таадуулч. Чи тэгээд намайг хорихгүй яасан юм бэ? Би чамайг хорсон штэ. Аглуу битгий дагчсан санжин тэгээд тас. Тэгээ би гацгүйгээд Багангаа дүүргийн холбоор ороод захиагаа явуулсан байж штэ. Одоо ти яг иргүү минь. Сая зургатаар гарсан. За хэн дүүрг байна? Яг нь мөнгө байхгүй. Үгүй мөнгө амт ирэх чам бас нэг чихэр жимс уусуудаа авъя л та. Яна одоо яна. Одоо би яах вэ? Би яна. Өшөө одоо яцхгоосаад очирватгүй чи ерөнхийлөгчгөөч ороод ирэх шүү гэлээрээ. Очирватаа. Тий очирватгүй ороо. Багвантгаа байгаа шүү дээ. Тэрийг мууч. Багвант гэж ерөнхийлөгч болсон юм уу? Би тэг ямар байсан? Юу ямар гэж? Миний ирүүний сахыг орол дээр тавьсан дээр захалтай байсан. Мөнийггүй тэр хүний үйдгүү би гатагараагүй юм байгаа бүү мэд. Хүш тэгвэл сайхан бид үү? Хэдэн бид үү? Хэдэн бид би санахгүй байна. Нэг үндэ шархан байсан шартай л дээ. Том битэй юм. Тий. Тэр биш үү? Оо. Тэгвэл биш ээ. Би өнгөрдөг наадмын нээлт үзэхэд жижигхэн цагаан дэлтэн байсан шүү. Тэгээд цагаан хэвэн дээр яваад ингээд цагаан хэсгийн дээр ингэж яваад сүүдэр нүртэл намхан. Тэгээ нэг гоё үг хэлсээ. Би Монгол улсаа зөөдөл сэрлээгээд ингээ аюу гоё. Эдгээр чи одоо хаашаа 10 хоногийн зайтай солигдоод байт юм хаашаа. За айгуул дөрүүлээ ирэн шүү. Тэгээд толгой ирүүлсэн. Хай Оноо. За манай инхээр манай аваа хэлээ одоо хадандаа наадах чинь. Яхад ама амьсгаж явах юм. Чум харуулда хоттоо эдгээр өгд хийн чи. Эдний аваа нь юу юм чи ой. Дугаас чи. Хөөе чи яа. Чи одоо бити хүүхд ууж зариг хуугаад байх хөө. За хүүхдэд 40 гараа 50 үрж гонд чи хүүхд батай. Энд чи надад нялах юм дөхөө. Яа мо шолом. За мо хаалсан дугаагаа. Хөөе чи одоо таяр арх хуугаад өөр ямар хийж байгаа юм. Ичид байна. Ерөнхийлөгчийг өрдсөн байна. За харчи зүгээр. Хараараач. Хөөе би өрөвдөө өсөх гээд өөрөөсөө мөнгө харамлаад нэг чихэдээ ээбэг чам зүүж чадахгүй хоёр бөгдөө өнжүүлж явж байна. Наад бүхэл шаарж явах гэсэн гоё юм. Чи зайлж байгаа. Авсан би чамаа салах шүү заа юу. Сал. Янчигд амар хайртай. Хогчин сайхан дүрсэн миний буруу юм уу? Хөөе би тэг ямар дүрсэн авшаа? Энд юу нэрч чинь ой? Чи гамбар шарсан юм уу? Үхэл өнөхгүй байна уу? Үхэлтэй гамбар өнөрсөн. Нэр гамбар байсан. Авсан нэ. Чи баялаа. Хатар хөрсөн арчиж шүү чамаа зүгээр. Энд юу нэрч чинь? Давсан жоохон байгаа. Нэр давсан юу чи яа санаа шүү ёо. Ой, шоломсаа. Юу гэдэг юм бэ чи? Би чамд гоё шүүр авч гинэ. Тэгээд яах вэ? Багангаар нисгүй юу? Шүүр нисэх юм уу? Нисэж дээ. Тэгвэл нисч үзье ёо. Чи
чи арай дэнднэ. Манай шалмасыг нэг шалмас гэдэг та яа чи. Чи одоо салаач. Саднуудахгүй садна. Биш орцгоё. Ерөнхий ивэнд гихч гачурд гарден. X-Plus Production үзүүлж байна. Супер эйчмитер ханд шоу. Удааpat хотыг байна дагуулж байна. Соёлын төмөргөн өдөр бүр 19 цагаас утас 32 91 73 523 Супер H. За гавал бүүнэр явъя. Таныг агдаг гэдэг баха. Тийм байна. Ерөнхийлөгчийн тамийн газараас явж байна. Тэр би чам хэлээгүй эргүү минь. Ирсэн байж та барчин. Мөн үү? Таныг онон гэдэг баха. Мөн өөсдөрөө эргэлэгч юм мөн үү? Би яам шүү. Оног гэдэг. Танай эхнэрийн чинь инхрээ гэдэг сая энчээс гарч явлаа. Оо за. Та энчээс гарч явахгүй би агдуудаа уулзах хэрэгтэй. Оо намайг дээгүүр таньдаг болсон юм уу ёо? Би тасларчаа гэдөө. Та энчээс гарч явахгүй юу? Эргэлэгч намайг юу гэж чинь онон манан сайн нүгэд буу болж гин нөө. Таныг өөрөө гарч чадахгүй бол бид нар хүч төрөмгөөлөн гаргаж шүү. Үчи яах чи? Тагач. Агдуу. Таны бичсэн цагт ерөнхийлөгчд хүрсэн. Тэгээ сарын дараа таныг ирчин айлчилж ирэхээр бодсон. Тийм ээ би тэрэн дээр том алдаа хийчээ. Би тэрэн дээр хүлцэн үчи би дэдэг уу юм аа. Би ерөнхийлөгчд яг гэж би боддог. Та Монгол улсын төрөөр тэр ялангуяа ерөнхийлөгчөөр тоглоно гэсэн ойлголт байж болохгүй шүү. Таны бичсэн цагт ерөнхийлөгчд хүрсэн. Харин тийм ээ тэргээ буцаад аваад ураа хайж бол. Таны энэ байдлыг чинь холбооны мөрдөг товчоо болоод манай тагнуулын газрынхан мэдэх юм бол таныг ирж байцсан улмаар та хэдэн жил хоригдож магадгүй гэдгийг танд хатуухан сануулъя. Би тийм ээ. За ерөнхийлөгчийг оруулчих. Тав үг солчих. Энэ айлчил зөвхөн Монгол улсын төлөвөө бас дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа гэдгийг танд дахин хэлье. Дэлхийн. Тийм ээ тий. Ваа бахангаа агдан солиорлаа. Ja, дэлхийн гэдэг сайт мая. Freedom. Одоо сарын дараа буюу ерөнхийлөгчийг ирэхэд ямар үйл ажиллагаа хөтөлбөр зохиогдохыг танд товчхон дурдж хэлье. Одоо сарын дараа буюу 6 сарын 10-ны өглөө 8:30 минутанд Улаанбаатар хотоос ерөнхийлөгч наашаа зүгэж гарна. Дулаахан уцлгээрээ. 10 цагт ерөнхийлөгч бахангаа дүүргээр орж ирнэ. Та сумын засаг дарга болон тамгийн газрынхантай тосч явах ёстой шүү. Би байх хэрэг байна уу? Ерөнхийлөгч нам хараад энэ бахангаа жалмастай юм байна гэхгүй. 11 цагт ерөнхийлөгч танаа гэрчин айлчилж ирэх ёстой. Тэгвэл нэг орс хандл манд нэм тавья. Ганцаараа орж ирэхгүй байхаа тамгийн газрын хүмүүс болон бусад хэвлэл мэдээллийнхэн бас дагаж орж ирнэ. Тэгвэл тэднийгээ бүгд дэвсгэр авгаарай. Бид нар хонохгүй байхаа. За. Өдөр 13 цагт ерөнхийлөгчтэй та хоёр хоёулаа өдрийн зоог барих ёстой. Надтай юу? Тийм ээ. Миний идэх хоолыг идэхгүй. Би чинь нан шим гэд хоймоо. Ерөнхийлөгч та хоёр тусгайлан бэлдсэн хүнсний зүйлсээр хийсэн ресторан болон хоолоор дайдах ёстой. Yes. Япаг. Өдөр 14 цаг 30 минутанд ерөнхийлөгчтэй цэцэрлэг болон сургуулийн хүүхдүүдэд бэлэг гардуулах ёстой. За ахны ямар ч мөнгө төгрөг байхгүй шүү. Таны өөх бэлгийг чи бид нар уучлаад бэлдсэн байна. Тэгвэл ахтаныг бэлгэлчээрэй. Та биднийг сонсож байхгүй юу? За. Үдээс хойш 16 цагт ерөнхийлөгчтэй та хоёр хоёулахнаа саунд суун. Яг зөв. Манай энд орсууд ажилладаг гоё саун байдаг байхгүй. Том навчтай яаллаа. Ерөнхийлөгчийг оролцоод ерөнхийлөг самаг ороод. Шараарэг байгаа. Хэрвээ ерөнхийлөгч үсэх юм бол та хоёр шараарэг ууж болох байхаа. Гэхдээ манай ерөнхийлөгч хэвчлэн сүү уудна штэ. Ууштараа. Чист сая яг нэр айгуу гоё боллоо. Тэгээд 18 цагт. Давай би ажиллаж штэ. 18. Ууштараа. 18 цаг баганга дүүргийн бүх ард иргэдтэй ерөнхийлөгч та хоёр уулзалт хийжсэн. Яа, манай баганга намайг хараад шууд шоуд. Агдуу. Та томотоо байхгүй бол хамгаалагч нар таныг яаж магадгүй шүү. За ууслаарай. Тэгээд үйл ажиллагаа ерөнхийдөө өндөрлөд 19 цаг гэхэд ерөнхийлөгч маань Улаанбаатар хот руу одоо та үдэж гаргах ёстой. За би тэгвэл одоо аян зам хийрүүл айл юм мэдээдсэн жанаас юм бомб. Бид танаар тоглоог байхаа. Та ч гэсэн бидний битэд ажигнаарай. За. Тань бүгдийг ойлгосон бол энэ дээр гараа шиг зурхгүй юу? Надад баал байдаг. Мэдээж танд ямар юм болоо авах вэ? Бидэрт бол бүгдээрэнд нь байдаг шүү дээ. Зүгээр баа. Ууштараа. Чи яг өөрөө байвал их гоё залуу байж.
Заримдаа хүнээрээ баймаар санагдчих ууснараа. За. Ахаа тэгээд ойлгосон бол тийшээ ороод бэлтгэл ажил болчихгүй. Ёо! Чи ямар амар чангатай юм бэ? Яа. Та томатоо авахгүй таныг яаж магадгүй шүү манай хүн. Би ч энэ баг хангаад байгаа л шүү дээ. Энд хэцүү хүмүүс байх шүү. Энэ үедээ сайн туулж ажиллах болохгүй мэдв. Гэрийнхэн тавилгын бүгдийн шинжлэх хэрэгтэй. Надад агд байгаа нөхрөө хүмүүс сахтын бүгдийг аваад нүүрэнд нь массаж ядуугай гаранд нь эдийг тослох сайн хийхгүй бол гар нь гэж төмрийн хөөрэ шиг юм хараг. Айгуу бол ерөнхийдөө гарыг гинтэж магадгүй. Энэ тэрүүгээр таймер байр мэдв. Сардаг орчныг ч гэсэн бүтцийн хувьд өөрчлөлтөнд орно. Одооноос ажиллаа эхэлцгээ. Надуусаа өчтгөө. Та гэр оронтойгоо танилцсан баг дөө. За. Энэ манайх мөн үү? Энэ одоо манайд үлдэх үү? Таныг томотоо гэх юм бол бид нар үлдээж магадгүй. Яа. Наа айчгүй суухгүй. Наа чин төрийн хяналтанд байгаа сандал 3-1 дээр нь суу. Бүхэл юм төр гэж. Ямар гоё юм бэ? Би хөрснөөс усаад очих. Болохгүй. Тэр ерөнхийлөгчийг ирэхэд бэлдсэн тусгаалan шинжилгээнд орсон хүнсний эд зүйлс байгаа. Таны уух зүйл, нойлын өрөөний хажуудлын харанхуй өрөөнд чихээстэй байгаа. Таа нойлын өрөөний хажуудлах тий. Яа. Халаачлаа. Танад үсэндээ хамаагүй хурж болохгүй шүү. Наа чи төрийн хяналтанд байгаа үс баясаа гараараа үсийн янз 1455-аас сая 787 дахь үсийг босгоо. Урдлын игнэний үс. Одоо яаж юм? Урдлын үс. Урдлын үс үү? Тийм ээ. Одоо боллоо. Одоо болсноо. Энэ 80 дахь үс ямар зөвөн байна. Наа чи төрийн хамгаалтанд байгаа шүү баг ордороо. Үичэний ажилладаг юу? Та нар арай миний сууны үсийг авсан биш үү? Таныг унтж байхад бүх үсийг чинь хусцсан. Баярлалаа. Яаси бага сэрүүдээ дэси. Арай дэнчэм үнэс сууж болдгоо. Аглуу. Энэ аглуугийнх нүүц юм байж тээ. Хоострын найз аглуутай уулзсан. Хаана? Наш ороод ирчих. Ич зогс. Аглуу хаавна. Би байна. Та бити маягдаад аглуу хаавна. Би Биш байна бити маягдаад чи. Манаа бэ. Мумбай. Яг мумбай. За юу вэ? Чи ямар амар өөр болсон. Танах ёстой дасарч чи танаг ирдээ. Томото байвал өгнө гинэ. Ой бач. Хөш гадааштай бүү юм болчих. Юу? Дагвар олонд харуул хамгаалт, гадаа битүү харуул хамгаалт. Хинийч оруулахгүй, хинийч гарахгүй. Намайг л оруулж гин, намайг л гаргаж гин. Яа, чи миний найз юм чинь. Нөгөө нэг 5 дүүцэн штэ. Тий. Тэр чи бүгдийг гараа аваа явцсан. Хаж. Мэдгүй оронд нь усан оргилоор хийсэн уснаас оргилж өгч гин. Усан оргилын голдныг мөөмө гаргасан. Гаргүй хүүхний баримгал байна ингээд. Тэр хүүхийг усанд орж байна. Яа. Гарын яц. Мэдгүй манаа гарсан байгаа үз. Манайх нэр юм дискийг. Өш нөгөө нэг Ахмад гураарч юм байна шүү дээ. Жамбал усан шанд гурав. Би манай гурав. Нөгөө гурав чи гашин бичиг өмсөж суудсан. Шатад тоглоод тэрч өгж байна. Тоглож байгаа шатраач ойлгохгүй хажуугаар нь харуул хамгаалтын тоглоо гэдэг саад. Яа. Манай аюуг нэр үнэн засарч байна. Хөш нөгөө нэг дөрөв өрөвдмөр зэлбэн хоо штэ. Манай барь ари тэдний буутчихгүй. Гүй буудаагүй хөргө бөөсгийгээр хаалгуугаа яваад идэв. Нөгөө дөрөв чи усанд оруулсан шүү үсийг хиймдүүлсэн амар биш. Пүүдс юмуд байж байна. Монгол их цантад дөрөв юм явж байгаа устгацсан. Хөдөг мэрсэн ч пин гэж ирээд амар их цантаа болсон байна. Чи тэр дөрвийг дааж чаддаг үсээ янз. Тэгдэг байж. Нөгөө нэг хөргидөө нөгөө мужингэр штэ. Нэг олон гөлгөлцөн. Нэг олон мом болон дэвч зүйл. Тэ удлаа. Нэри. Хөш. Чи намайг яах гэж ирсэн бодож байна. Яс. Ихнэртэй хогдсон. Одоо салъя. Тэмдэглээ. Би нэг шаг цадаг дулмаатай уулчаад ирээ. Чи төрч юу бисаа гэрээ авахгүй 2 цаг бодож төрлөө шүү. Манай намста танигдчихс болчих нэрээ. Яа. Сайн байна Оо сайн байна уу? Намайг одон чимэд гэдэг. Сайн байна. Би ерөнхийлөгчийн тамгийн газраас явж байна. Жуулган байна. Яа. Би ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрийн чи ихнэр болох ёстой. Миний ихнэрээ. Миний урд ихнэр яах юм? Өөрөө хиндэ. Оно. Уучлаарай. Би аглуутай ярьж байна гэж бодлоо. Оноо. Нөгөө шаг цадаг дулмаач шаг царгаа байж. Яасан? Хормог зүгээд үсийн засаад зүгээр маруулсан зардах болчих. Намайг танихгүй. Чи энэ ерөнхийлөгч чи баймаа ачирмаар юм бэ? Чи аргагүй. Юугаар дээрээс хатдаг бачаач аргагүй.
Сайн байна уу? Сайн байна уу? Намайг одон жишээ мэддэг. Аглав байна. Би ерөнхийлөгчийн тамгийн газраас явж байна. Оо за. Ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрөө чи ихнэр болох ёстой. Оо юу? Миний ихнэрээ. Тийм. Оо за. Та ихнэрийг батлсан баталгаа энэ вэ? Ерөнхийлөгчийг явсны дараа 2 хоногийн дараа зуцлана. Та танилцж бодно. Яагаад надаас асуулгүй энэ бүгдийг хийж байгаа? Танаас асуух шаардлага байхгүй. Юу гэсэн үг вэ? Би хэрвээ дургуцвал яг үз. Таны дургуцах хамаагүй л дээ. Би тэгвэл надад зөвшөөрөхгүй гэж хэлэх хэрэг байгаа байна. Тэгвэл өөр хэн нэгэн аглыг энд авчирч болно. Надаас өөр аглав байдаг. Байлгаж бодно. Яг л ерөнхийлөгч таныг хараагүй учраас. Тэг би хайч. Би жинхэнэ аглыг хайч. Жинхэнэ аглыг төрийн хараа хайцны бодлохоор хаач байлгаж бодно доо. За ихнэр болоо бол ямар амар юм бэ? Тэгвэл өөрөө манад хоноод явах юм уу те? Би өглөө 8 дээрээ орой 5-д явах болно. За ингэж ажлыг додомдохгүй шүү та нар. Ихнэр л бол ихнэр байх хэрэгтэй юм те. Одонд хийгээд гэр орон цэвэрлэх хуцан руу гагадлаа. Таач сармагчны тарихтайгүй юм аа. Хош, аглуу баларсан. Манай ихтрийг инхрийг аваа явуулсан сая. Хаашаа? Ерөнхийлөгч тамгын газраас аваа явуулчлаа сая. Яалаа гэж. Би хэлээдсэн бохгүй хэрэггүйгээд чи яад ингэж Монгол улсын ерөнхийлөгч захиа хэмжээд аглууг амьдрал сайжирсан юм чи хоёул амьдралаа сайжруулаад Америкийн ерөнхийлөгч захиа хэмжиж явуулсан байгаа үз. Сая явтаанаа арчаагүй аваач намайг ордоо явсан. Одоо чи бод алдандаа намаа яана. Чи аваагаа ингэ нэг шар хариг аваачаа тайвшруулах бодсоо. Өөдгүй шүү дээ. Юу инхри Уучлаарай би яриад чи орцчиж магадгүй. Миний удахад эмэгтэй хүнд арх барьж өцснөөс цэцэг барьж очвол ямар вэ? цэцгүү. Тийм. Юу ийм иймгүү. Бод хадууд нь ёстой хадууд нь. Чи намайг өхөр үнэ гэж одоо юугаар. Ямар ч зүйл явъя нөгөөдгөө. Зааглуу. Юуны өмнө би танаас зовх мэдээлэл авах нь зүгтээ болов гэж бодож байна. Та ямар ажил мэргэжилтэд эрхэлдэг байсан бэ? Би мэрэгжлийн зураач байна л дээ. Оо маш гоё мэрэгж. Тэгтээ мэрэгчлэр ажиллааг удаж байна. Урд нь их настай байсан уу? Нэг ч удаа ихнэр авч үзээгүй. Тэгтээ би өөрийнхөө хэмжээнд авгаа гэдэг үгийг тайлбарлаад үтцэн гэж боддгийг. Авсан хойно гай юу үгүй юу? Хадгал гэрхий гэдэг үгний товчлтыг мэдэх үү? Гэр гийгүүл. Ойлгоо. Тэгвэл баг та нарыг чийдэн гэж болох юм. Та тантай ч цэцэрэхэд байх шаардлага байхгүй юм шиг байна да. Би танд ерөнхийлөгчийг ирэхэд яаж угтаж авах болоо? Хэрхэн харьцах? Дагалдан явах хүмүүстэй яаж бие авч явах талаар бяцхан хичээл заах болно. За. Яг 1 сарын дараа 6 сарын 10-ны өдөр 11 цагт ерөнхийлөгч танаа энэ хаалгаар орж ирэхэд та хаалганаас метр 50-ын зайд зогсоод эрхэм ерөнхийлөгч та манай гэр зурчлах нь миний хувьд нэг төрлийн баталгаа юм гэж хэлэх ёстой. Ойлгоо. За хаалга онгодоо. Эрхэм ерөнхийлөгч минь. Энэ удаа ерөнхийлөгчийн бие хамгаалагч нар нь орж ирнэ. За хаалга онгодоо. Ерөнхийлөгч. Энэ удаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч нар нь орж ирнэ. За хаалга онгодоо. Энэ удаа танай дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар орж ирнэ. Ерөнхийлөгч орж ир. Одоо орж ирлээ. Эрхэм ерөнхийлөгч минь. Та өчөөхөн миний гэрийн хаалгаар багтаж ядан орж ирсэн танд үнэхээр Багтаж ядан гэсэн үг байхгүй. шоргож орж ир. Дэлгүүр тааруул. Би тантай ерөөсө тоглоогүй шүү. Эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай гэрт ирнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн баталгаа байлаа. Үнэхээр Хаяач юм бэ? ахад ороод ирдээ. Энд чинь хийгээд ямар дасгал уу юу? Али? Намайг тэргэж би хэлээгүй шүү дээ тань. За уучлаарай. Ерөнхийлөгчийг тэрч болохгүй. Ойлголоо. Тэгэж таныг ортуулахгүй. Ойлгоо. За орж ирлээ. Эрхэм хүндэт ерөнхийлөгч минь. Битээ ор дээр гэж хэлсэн шүү. Та миний хэд орж ирнэ гэдэг бол Битээ ор дээр гэж хэлсэн шүү. миний хувьд Битээ ор дээр гэж хэлсгүй. нэр хүндийн Үе ямар хоноод явахгүй юм уу? Болич яг гэдэг юм. Баргүй энэ хүч ажил хийхгүй. Яах вэ? За ойлголоо. Яа. Та нар одоо жоон хөвчлөлтөө байл та нэг л ингэсэн улсууд яваад ах. Орж ирж гин гэж одоо ганцаараа сургуульд хий. Манай ерөнхийлөгч урдаа эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай гэрт орж Сая бадарсан. Инхри эрхтрийг авсан чинь амар ууртаа гарч ирэхдээ нөгөө цэцгийг чинь барьж чад өгсөн чинь амар өөр болдгоо шүү дээ. Гэнт нөгөө чи үнэрлээд нэг сонь хөдөлгөө хийжсэн өөс авчин. Манай инхри өөс юм биш. инхри. Тэгс инээс инээд юм бэ. Инээс чи гацны хоохож ш.
Тэгвэл галзуурч байгаа юм байна. Нааш ирж явахдаа нөө цэцгийн байн бай өнөрлөөд миний цээжийг дэрж явж ясна. Хайрт минь хань минь гэж тэрэгч үгж байна. Амьдрал гэж юм байт юм уу? Ой. Аглуу. Би чамтай урд өмнө нь мараалгүй загин жис бол намайг уучлаарай. Ямар хүү гинэ? Мараалгүй гэдэг. Чээр байгаа биш үү? Уучлаарай. Мараалгүй гэхгүй да. Чихэндээ юу зүвчээ? Манай амбар нэтлхөрнөд. Манай он надад эсэнд айтай эм хийчихсэн. Оо за. Би чамайг нэг үнсчихөө. За тэгээд хацчваа. Вэ юу гэж. Аяа. За хотлаа. Бүх ямар зөөлөн хацтай. Би дараа ой хацар нь хогооч. Харин манай анкрын хөөрхий нэг гэж. Ой, уучлаарай өөрөө чи харсангүй. сайн байна уу? Аглан гэр бүлийн өнгөсөн. Би нэг баяртай цайсан дөрүүлээ манад ороод нэг ярьж суугаад танилцсан ямар уу? Үе харъя л та. Тэр ингээ хайраа маяг гэдэг болчиход байгаа юм да энэ одоо. Хай бид хоёрын араас ороод ир. Намайг тэрээч. Яа хайраа тэрээ. Энэ явдлаас хойш нэг сарын дараа. За. Би ч харгалаад явах юм байна да. Хоол гүйцэтгэхгүй. Хоол ямар байна? Янци чи ч үнэхээр мундаг тоглож юм аа. Би ч гайгүй хоол идэв шүү. Манай аав их гоё хоол идэх хүн байсан. Тийм үү? Ааваас сурч авсан юм их байна. Өө нэрээ бархуу Чинзо орж ир хоол идчих. Юу гэж тэ ажлын хийж байгаа юм чи. За хоол идчихээ. Орж ирэхгүй. Аа цагаатай сар ингэж засаад баг тий. Нохож явсан ингээл морч явсан ингээл. Ажиллаад ажил шүү дээ. За бас тийм л байдаг бах та. Одоо би ч өндөг юм хэлэх үү? Тэгээ? Би ээжигээ гэртээ үрдсэн. Хичээ. Өчигдөр би ээжигээ уцаар яар. Манай ээж нь говь сүмөр аваад өчигдөр уцаар ирсэн. Тий. Тэгээ би ээжигээ яар. Ээжигээ манай төрийн тэргүүн ирэх чигсэн. Над итгэдэггүй. Чи согтуу байгаа мó гэд гүдээ ээжээ би тэгээ би бүр бархуугийн яриулж итгүүллээ. Тэгээ маргааш ирэх юм уу? Маргааш ирэх гинэ. Би тэгэхээр ээжиг та гоё дээлээ өмсөд ирээрээ. Бас төрийн тэргүүдээс зургийг авахулж ил та тийм ээ. Дурсгал тэнгүүдээ ээжигээ голдоо суужгаад хоёр хос ингээд Отно. Ерөнхийдөө чи бит хоёроос нэг масуул яах вэ? Аглуу. Одон чимгээ. Та хоёр бие биендээ хайртай юу гэж асуух яах вэ? Юу гэж тэгж асууж байна? Яа магадгүй асууж магадгүй шүү. Суухгүй. Асууж магадгүй. За аглуу. Чи одон чимд хайртай юм хайртай. Чи аглуу хайртай бүгд хайр. Ерөнхийдөө чи хайртай. Аглуу чамд хайртай гэдэг юм шүү. Чи хайртай юм хайргүй юм. Гот. Нэр асууд би шууд би бол хайртай ерөнхийлөгчөө гэж хэл. Бас ингэвэл яах вэ? Аглуу одон чимгээ. Та хоёр энэ баг ханга дүүргийн хүн амыг өсгөх тал дээр ямар бодлого барьсан? За юу гэж тийм асуулт асууж идэггүй. Вэ манай ерөнхийлөгч нь залуу асууж магадгүй шүү дээ. За чи аглууд хэдэн хүүхэд гаргаж гэх юм? За хэдэн хүүхэд гаргаж гэх юм бэ? Аглууд чи хэдэн хүүхэдтэй ерөнхийлөгч би нэг 5 хүүхэд ялзуулаач тэгээ. Баяр чи та ч харж байгаа шүү. Анар ордын хаад идэлтэй. Аглуу. За юу вэ? За. Юу хотоос мэдээлэл ирсэн. Тэгээ чамд хэлэхгүй болохгүй. Энэ яагаад вэ гэхээр ерөнхийдөө энэ удаагийн танаа дээрх айлчлалтын төр хойшлогдсон гэсэн мэдээллийг бид нар сайн авлаа. Гадаад дур маш чухал уулзалт болсон юм баха. Тэгээд сар агсын дараа танаа гэр чи айлчилж ирэх юм баха. Тэр бол хэвийн амьдралд орж болно гэсэн. Бид нар ихтэй ажлаасаа төр бууж болно гэсэн. Би хот орлоо. Одно буугараа за. За. Хот ороод тэгээд ээжигээ ирэнгүүд над руу ярьж байгаа уулзаарай за. За. Чи одоо хэвийн амьдралд орж ийнгээд эргээд ингэвэ. Болохгүй шүү мэд үү. Ийм сайхан болчиход аа. За бүгдээрээ ажлаасаа бууцгаагаарай. За. Ингээд яваад өгч юм. За би ч явъя да. Болио аа. Таны хүний засч авчаа тэгээд хаяад явах гэж юм. Би бодохдоо чиний амьдрал урдынхаас илүү гэрэл гэгээтэй болсон юм шүү. Тэгэлгүй яах вэ? Одно. Тэгтээ чи битэрийн хооронд салгаж болохгүй нэг юм байгаа үстэй. Тий. Энийг 2 хоногийн дараа цуцлах ёстой. Ерөнхийлөгч ирэхээр бол дахиад сэргийх баха. Хэрвээ би суцлуулахгүй гэвэл яах вэ? Чамаас асуухгүй дээ. Ийм л байна та. Тэгтээ би ээжигээ гэртээ өрцөн байна шүү дээ.
Би ээжтэй юу гэж хэлэх вэ? Ээж маань маргааш ир. За би зам цаа гаргаж байгаа. Нөгөөдөр ихэд ээжтэй чи ирж уулзсан. Нөгөөдөр үү? Тийм. Нөгөөдөр заавал ирэх үү? Арай л гол байна да. Ээж маргааш ирнэ шүү дээ. За тэгвэл маргааш. Yes! Би тэгвэл маргааш чамайг ирүүл. Миний ээжтэй яаж уулзах талаар хичээл зааж өгье. Тэгээрэй. ийм маш сайн сур. Ээж хүн архиуха байсан. Би хүнтэй сус. Ээж би таныг өргөж баярлуулж жаргаж өдрөө ээж. 같이 sit there